Улсын хамгаалтын өнөөгийн байдал чихэн хандлаар 245 дугаар ангийн захирагч Орлоо Гандмар микрофон олгож байна амжилт хүсье. Та бүхэнд өдрийн мэндийг. За улсын хилийн отруудын хил хамгаалтын өнөөгийн байдал цааш тавьчихуулах хэмжээний талаар хэлэх зүйлээ. За отрууд байгуулагдсан түүхэн өмнөө улсын хилийн түүхийн хөгжлийн талаар одны доктор Модоцоочос хэрэгсээ сад яг улсын хамгаалтын чиглэлээр авч ирж байсан дамжуулалтын хугацаанд хийж ирсэн хэмжээний талаар тав. Бүргээ. За тус отрууд нь 1976 онд байгуулагдсан Астын даваа буюу цагаануур отруудын Астын даваас Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа хүртэл Баяуулгийн улс зоохон хөвсгөлийн гэсэн хилээсийг хариуцсан 1305 км хэсгийг хариуцсан хил хамгаалалт зохион байгуулж ирсэн түүхтэй. За ингээд энэ 3 удаагийн энэ 50 жилийн хугацаанд улсын хил хамгаалалтаа ямар үе шатлаагаар зохион байгуулж ирсэн бэ гэж талаар тавьдаг. За 1981 оноос эхлэн улсын хил хамгаалалтын зохион байгуулалтын явуулах тухай хилийн цэгүүлэгдэх газрын даргын өдөр дэмжээг хүлээн авч Батрын даргын шийдвэрийг жилд 2 удаа гарган улсын хил хамгаалалт зохион байгуулж ирсэн. За улсын хил хамгаалалт 1976-аас 1993, 93-аас 2016, за 2016-аас 2026 оны он гэж үндсэн 3 хэсэгт одоо бид аванд авч ирсэн. За 1976-аас 93 оны үед Монгол Зөвлөлт улсын хилийн асгалын давааны орон 64 тэмдгээс Монгол шарын давааны 350 тэмдэг хүртэл 1305 км хэсэг хариуцдаг байсан ба Бөхүүрийн цагийн бошроо давс тест тохиолж Завхан аймгийн Арцуур Хөвсгөл аймгийн Ирнчилхэн Цэцэрлэг зэрэг 10 км тавтаагаар хил хамгаалтыг зохион байгуулж явуулж байлаа. За хил хамгаалтын байгууламжийн хувьд хүчирхсэл олон хил хамгаалтын нэгтгэл багтаа шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг голчлон чиглэл нь явуулдаг байсан. За хилийн цагийн байдлын хувьд 76-аас 90-ад онд 2 улсын хил орчмын улам дэвсгэж орчин суугчдын дотроос цөөн тооны хүмүүс улсын хил дээр буюу хил зөрчил уулзаж аял шаазан цай тамхи чихэр торох бүс бараа улаагаар архитаас им иргэдэн зэрэг хүний болон өргөн хэрэглээний бараа ариадаг хөгжим зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл солилцох арилжих худалдах зөөн тоогоор үхэр амтун булгаалах зэрэг хилийн зөрчил зарим цаг үед тодорхой хугацаанд гарч ирсэн. За хилийн зөрчлийн архивын баримтчигээс бичиг 1992 оноос хойш эхлэн хөдөлгдөг эхэлсэн байдаг тул тодорхой тоогоор оруулахад боломж хонс байлаа. 1976 оны хамтарсан хилийн шалгалт тодтолын ажлын үр дүнд Монгол тувын хилийн шугам дээр илүү наривчлан тогтоогдож хилийн багаан тэмдэгтүүд шинжлэгдэн хил хамгаалтын хэн сайжирсан. Үүний зэрэгцээ хил орчмын малчдын уламжлалт нүүдэл элчээр ашиглах тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж Монгол тувын ард иргэдийн харилцаа төрийн хангалттай зохион байгуулалттай хэлбэр шилжсэн онцлог жилүүд байж өнгөрсөн. 1993-аас 2016 улсын хилийн хангалтын дархан байдлыг хангах хилийн асуудал байгуулсан Монгол улсын олон улсын гэрээ хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хилийн төслийг илрүүлэх таслан зогсоох зорилгоор улсын хилийн гүсрүүрт улсын хилийн хамгаалах байгууллагаас улсын хилийн болон хилийн орчмын дэглэмийг сахиулах цэргийн, инженер дэглэмийн, хилийн дэглэмийн, дипломатын, эдийн засгийн зэрэг арга хэмжээнүүдийг хослон явуулж байгаа үйл ажиллагааг улсын хил хамгаалалт хийнэ гэж анхны хилийн тухай тодорхойлсон байдаг. За 93-аас 2016 оны үед Орос улсын талаас 717 удаагийн 1458 хүн хил зөрчснөөс 296 удаагийн 519 хүнийг Монгол улсын талаас 312 удаагийн 633 хүн хил зөрчснөөс 210 удаагийн 485 хүнийг нийт 506 удаагийн 1004 хүн хил зөрчлийг саадуулсан байна. Шийдвэрлсэн. Орос улсын талаас 166 удаагийн 3145 тонны мал булгаалагдсанаас 60 удаагийн 1317 малыг Монгол улсын талаас 519 удаагийн 8525 толгой мал булгаалагдсанаас 148 удаагийн 2288 тонны малыг тус илрүүлэн шийдвэрлсэн. Нийтдээ 221 удаагийн 3567 толгой малыг эрлийн урлагийн хөтөлбөрийн үр дүнд олсон байдаг. Ингээд харах юм бол
алдсан малын 3.1%-ийг л шийдвэрлэж байсан гэдэг юм тоож тарагдаж байна. Улсын хилээр хууль ёсоор нэвтрүүлсэн буюу завдсан ангийн буу 23, дуран 8, 506 мм-ийн сум 124,500 ширхэг, урал 2.7 тонн, ариг 210 литр, спирт 3,554 литр, махарон тонн, 413 авдар буюу 206.5 мянган хайрцаг тамхи, тарвны яс 2,400 ширхэг, суудлын болон авчааны автомашин 10 ширхэг, мотоцикл 4 ширхэг тус илрүүлэн саадуулж шийдвэрлсэн байна. Хил зөрчилтийн 52.6% мал улаадах дээр нь тэгэхээр 12.7%, хуулиусаар худалдаа намайхыг нэвтрүүлэхээр 12.7%, мадаа хил давуулны бэлчээрээс буцааж гаргахаар 5.9%, гүнтэй уулзаж холбоо тогтоохоор 4.3%, шалгамт төрөл бонтоор хүчин төгөлдөр бус баримт бичгээр эцгийг оролдох 5.4%, ан хийх байгалийн байдлыг ашиглах зорилгоор 6.3% тус хил зөрчсөн байна. 1990 оноос хойш хилийн зөрчлийн хэлбэр агуулгах хэмжээ дагаад газар орон түүнд оролцогчдын тоо бүрэлдэхүүн шинж чанар зорилго ойролцолт нь нэмэгдэж машин мотоцикл шатал тослог материал мал болон малын гаралтай түгээд бүтээгдэхүүн архи спирт мансуур төрлийн бодис ийм хэрэгсэл зэрэг аль болохоор зарж борлуулж ашиглаж болохоор ямар ч бараг их хэмжээгээр хуулиусаар усыг нэвтрүүлэх малыг олон тоогоор бүр сүргээр суурьаар хулгайлах дээрэмдэх барьцаалах зөвхөн адуу өхөр төдийгүй тэмээ хоны маа хулгайлах болж малын хулгай эрхэлдэг хэсэг бүлэг этгээдүүд зохион байгуулалт нь хоорондоо холбоо тогтоож орчин үеийн машин техник холбоо буу зэвсэг хэрэглэн тэр бүлэгт эрүүгийн тэмдэгтэн найдваргүй хүмүүс оролцож ялангуяа тухайн зарим огшоолууд мапыг хэлбэл шилжиж шилжсэн хэд хэдэн бүлэглүүд ч бий болж зорилгоо биелүүлэхийн тулд хилийн манаа болон орон нутгийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэн амнаас бие хэтэнд нь занал хийж байна. Улсын хилийн зөрчлийн улмаас зэвсэг хэрэглэсэн тохиолдол 27 удаа гарсан. Үүнээс 8 хүний амнаас охирч 8 хүн шаргатаж 8 мөр хадагдсан бөгөөд үүнээс хилчил зэвсэг буруу хэрэглэсэн тохиолдол 2 удаа гарч байжээ. Харин хилчтийн амнаас охирч бие хэтэн гэмтэн тохиолдол гарч байсангүй. Хилийн цагийн мэдээ ийм ээдрээтэй нөхцөл Монгол улс Осоолын улсын хилийн бусад хэсэгт байгаагүй буюу байсан ч цөөн тоогоор гарч байсан бөгөөд хилийн зөрчлийн 90-60-аас 90% нь манай хотод хариуцсан хэсгээр гарч байсан байна. Хил хамгаалалтын арга таахдаг хилийн харуулт хилийн манаа хүч хөгжлийг төлөвлөгөө ашиглан улсын хилийн тасралтын хэмжээнд авах болцсогүй чиглэлд хүч хөгжлийн нэвтрүүлгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд авч хэрэгжүүлэн хилийн манааны унлагад ердийн хүсэг бүлэгт автомашин техникийг ашигладаг болсон. 1994 онд Ховд аймгаас анх удаа 50 зэрэг татаж хилийн зөрчил асуучгүй чиглэлийн бошоо сагд шар үзүүрийн застаа бодод хуваарлан сэрэгцэн хамгаалалт шилжсэн бол хилийн зөрчил маш их гарч байсан. 99-ээс 2000 онд жилд нэг ээлжинд 250-аас 300 хүртэл цэргийг Ховд уус Баян хөлгийн завхан гусгийн аймгаас татаж байсан байна. 2000 оны ихний үеэс эхлэн улсын хил хамгаалалтад инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх торон салын байгууламж байгуулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлэн инженерийн байгууламжийн хувьд 131 мм-ийн хариуцсан гэсгийн 38.4%-ийг инженерийн байгууламжаар төхөөрөмжилж байсан. Энэ үеийн хилчдийн хувьд энэ хариуцлагатай бөгөөд хилийн цагийн байдлыг өрнөлт ихтэй цаг хугацаа байсан. Хилийн нөхцөл байдал тогтворгүй, хилийн зөрчил өдөр зарим өдөр 3-аас 4 удаа гардаг харьцангуй идэвхтэй байсан тул хилчид өндөр ачаалттай ажиллаж байсан. Хүн хүчний хүрэлцээ хангалтгүйгээс үүдэн аль багцлыг үүрэг гүйцэтгэх ачаал нэмэгдэж амралт ачаал давтагдах тохиолдол цөөнгөө гарч байсан ч түншлэн тухайн үеийн нийгмийн баталгаа ахуйн хангамж өнөөгийн төвшөнд хүрээгүй байсан хилчдийн ажил амьдрал тодорхой гүнзгийд учруулж байлаа. Гэсэн хэдий ч хилчид эх орныхоо тусгаар тогтмол бүрийгт байдлыг хамгаалах эзэн мөргөө нэр төртөөгөөр биелүүлж хил хамгаалтын үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байсан юм аа. Ийм тухайн цаг үеийг тус отрядын алтан үе гэж нэрлэх болсон зүй усны хэрэг юм аа. 2016 оноос өдөө хүртэл Монгол Улсын хилийн тухай хуулийн 31-ийн 2-т
Улсын хэдийн асуудал ахын байдлыг хангах, Монгол улсын хэдийн тухай хууль тогтоомж, хэдийн асуудал байгуулсан Монгол улсын олон улсын гэрээ хэрэгжүүлэх, хэдийн зуршлаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх тассан зогсоос зорилгоор улсын хэдийн зурвалт, зурвалт боомт бүс, хил орчны нөхцөл төсөлд хэлийн болон хил орчны дэглэмээс ахиудах, зорчиг технологиэс шатаа нэвтрүүлэх, цэргийн, инженер техникийн, медиа технологийн, тагнуулын, хэлийн нөлөөлөгчийн арга хэмжээг хөшлөөнө явуулж байгаа үйл ажиллагааг улсын хил хамгаалалт гэж хэмжлэн тогтоосон байдаг. Энэхүү тодорхойлолтын дагуу хил хамгаалтын зорилго нь улсын хэдийн хадшгүй ахын байдлыг хангах, Монгол улсын хэдийн тухай хууль тогтоомж хэдийн асуудал байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хэдийн зөрчилдөд тэмцэх, аян дотор хэдийн зөрчил урьдчилан сэргийлэх, илрүүлэх таслан зогсоох гэдэг нь 3 том зорилгыг нэг агуулганд оруулж өгсөн. Хамгийн чухал нь буюу мэдээлэл технологийн аргыг хил хамгаалтын нэг хэлбэр болгосон өнөөгийн хил хамгаалалт орчин үеийн дэвшилтэд техник технологийн нэвтрүүлэх гэсэн томоохон алхам болсон гэж үзэж байна. Өнөөдөр бид хэдийн дэглэмийн, хэдийн цэргийн, инженер техникийн, медиа технологийн, тагнуулын, хэдийн нөлөөлөгчийн арга хэмжээг хөшлүүлэн хил хамгаалтыг зохион байгуулж байгаа бөгөөд медиа технологийн аргыг түлхүү хил хамгаалтанд ашиглаж эхлээд байна. Хариуцсан хэсгээр гасчгүй хэмжээ өсдийн хэлбэр нь хил давн мал улгаалах, худалдах, бэлчээрээ мал хил давах, давж авдагдах гэсэн ерөнхий хэлбэртэй болж байна. Орос улсын талд мал махны үн манай улстай харьцуулахад 1.5-аас 2 дахин үнэтэй байгаа нь иргэд өөрсдийн малыг хил давн худалдах сонирхол нэмэгдсээр байна. Хэсэг бүлэг этгээдүүд Орос улсын иргэдэд өсөн тохиролцсон улсын хил дээр хоёр талаас уулзаж улгаан мал хил давуулах, орон нутгийн иргэд улсын хилээс 0.1-ээс 5 км-ээр нутагладаг хүн малын нэгтгэсэл ихтэй тул хил давсан мал улгаалах, эзэн хариулгүй мал хил давж алдагдах, зөрчлүүд гарах бос шалтгаануудын нэг болж байна. 2016-аас 2020 оны хооронд 33 удаагийн хилийн зөрчил буюу жилд дунджаар 5 хилийн зөрчил гардаг байсан бол 2021-ээс 2026 онд 16 удаагийн зөрчил гарсан ба хилийн зөрчлийг сүүлийн 5 жилдээ харьцуулахад 42.5%-аар буурсан тоо үзүүлэлт байна. Мөн 1976 оноос хойш хил хамгаалтыг зохион байгуулж удирдах эхлснээс хойш 2025 онд анх удаа хилийн зөрчил гараагүй ба дотоодоос бүгдийн хил тал улсын нэг иргэн улсын хил зөрчил үйлдэлийг тассан зохицоож илрүүлэн шийдвэрлсэн байна. 2016-аас 20 онд 52 удаагийн 84 хүн улсын хил зөрчилөөс 19 хүнийг саатуулж хил давн улгаалагдсан 748 толгой малаас 493 толгой малыг буцаа авсан байна. Хилийн зөрчлийг хэлбэрээр нь хуваалцахад мал улгаалт хилийн зөрчил 80.7, хил давсан малаа авах зөрчил 11.7, төөрөх зөрчил 7.6%-ийг тус эзэлж байна. 2023 онд Орос улсын талаас Монгол улсын иргэдэд өсөн тохиолж улсын хилээр хил давн мал улгаалах явцад хилийн манай илрүүлэн саатуулах явцдаа Туваа улсын иргэд зэвсэг хэрэгэлсэн. Хилийн манай хууль дүрмийн дагуу ажилласныг хууль хүчний байгууллагууд тогтоосон ба сүүлийн жилд хилийн зөрчлийн тоо буурч байгаа хэдий ч өрн тассан зогсоогдохгүй байна. Сүүлийн жилүүдэд хилийн зөрчлийн тоо өрн тассан зогсоогдохгүй байна. Хил хамгаалтын инженер техникийн, медиа технологийн, хилийн нөлөөлөгч аргуудаар хил хамгаалалт зохион байгуулж байгаа өнөөгийн нөхцөлийг та бүхэн товчхон танилцуулъя. Хилийн инженерийн байгууламжийг нэмэгдүүлснээр хил давн мал улгаалах, эзэн хариулгүй мал хил давах зэрэг зөрчлүүд буурч байгаа эерэг үр дүнтэй байна. Хариуцсан хэсгийн 276 км буюу 77.1%-ийг инженерийн байгууламжийг бүрэн хатгалтан хил хамгаалтанд ашиглаж байна. Цаашид инженерийн байгууламжийг 9.1% буюу 32.5 км-ээр нэмэгдүүлж хариуцсан хэсгийн 308.5 км хүртэлийг төхөөрөмж боломжтой үзсэн 49.4 км нь байгалийн батаа садаа шалтгаалan төхөөрөмж боломжгүй байна. 2016 онд харьцуулахад 145 км инженерийн байгууламжийг нэмэгдүүлсэн. Ангийн парк шимжлэлийн хүрээнд 2020 оноос хойш шатаалтайгаар хилийн манай унтгыг сайжруулсаар хилийн салбаруудад Nissan Navara, Land Cruiser, 2 дугуйт болон 4 дугуйт мотоцикл зэргийг 56 нэгж техникээр хангагдсан байна. Тухайлх юм бол давслын цэцлээ өнөөдөр 4 нэгж техникээр улсын хил хамгаалалт ашиглаж байна. За мэдээлэл технологийн хувьд улсын хил хамгаалтанд дэвшилтэд техникийг нэвтрүүлж хилийн хэсэгт 2021 оноос эхлэн 61 камерыг улсын хил хамгаалалт ашиглаж байна.
Одоогийн байдлаар бид 255 км буюу хариуцлагын 71.2%-ийг байнгын хяналтанд авч байна. Камерын системээр 2001 оноос хойш 40 удаагийн хилийн годны хилэрсвийн дэглэмжлэлийг илрүү шийдвэрлсэн нийт гарсан манааны 34%-ийг камераар илрүү шийдвэрлсэн байна. Хилийн хэсгийн 60 км-т хөдөлгөөн шилэн кабель бүхий систем болох HDS-ийг 2023 оноос хойш суулгуулна. Хилаамгаалтанд ашиглаж байна. За ашиглаж хэлснээс хойш 1 удаагийн хилийн зөрчил, 5 удаагийн дэглэмийн зөрчил, 10 удаагийн хилэрсвийн дэглэмжлэлийг илрүүлэн шийдвэрлсэн байна. Хилийн тохиолдлын системийг бид ашиглаж эхэлснээр бие бүртгэн амралт ачаад 58.9 хүч хэрэгсэл 40%-аар тус буурч нэг жилдээ 150 сая төгрөгийн санхүүгийн хэмнэлт бид гаргаад байгаа. Нэг 60 км-ийн хэсэгт нэг 600 орчим сая төгрөгөөр энэ хяналт тохиолдлын систем тавигдаж байгаа бол бид нар энийг 4 жилийн хугацаанд бүрэн одоо өртгөө бүрэн өгөх боломжтой гэж дүгнэж байгаа. Цаашид одоо хилийн 7-8 сая хэсэгт 94 км HDS системийг тавьж ажиллаж байна. За нисгчүүн нисгэвчлийг мөн 2023 оноос хойш ашиглаж эхэлсэн. За одоогийн байдлаар бол 1416 удаа буюу 3400 орчим цаг нисгчүүн нисгэвчлийг улсын хилаамгаалтанд ашиглаж байна. Ингэснээр одоо хариуцсан хэсээр болсон 3 удаагийн хилэрсвийн дэглэмжлэлийг нисгчүүн нисгэвчлээр бүрэн илрүүлэн шийдвэрлсэн байна. Мөн мэдээлэл технологийн чиглэлээр энэ цахим хилийн албаны тэтэр буюу BTS технологийн 51-ийг ашиглаж байна. Оператив мэдээллийн системийг мэдээлэл солилцоогоор хилийн стаадад ашиглаж байна. За хилийн төлөөлөгчийн үйл ажиллагааг арай өргөн хүрээтэй хэрэгжүүлж эхэлсэн. Хамтарсан хил хамгаалтыг хилийн гисгүүдэд явуулж байна. Сарда 8-аас 10 хилийн бүтээлс тусдаж байгаа учраас гэж хариуцсан гэсэн хилийн дэглэмийн бэлтгийг хамтран шалгаж байна. За Оросд болсон тухайн хилийн удирдах газартаа за баяр наадам тэмдэглэх хамтарсан дадлаг сургууль явуулсан жил болгон одоо томоохон арга хэмжээнд хэлүүлж явуулж байна. За өнгөрсөн жил агуу охины дайны ялтын 80 жилийн аргаар анх удаа хичдээс одоо парадд хайрцаг байж өдөр парадд алхуулсан байгаа. За ингээд дээрх хэмжээнд нэгтгэхэд дүгнэхэд өнөөгийн хил хамгаалалт байгууллагын албандаа гэрэл хичлийн албыг төгөлдржүүлэх, улсын хил хамгаалалтад холбогдох хууль тогтоомж, бусад эрхцээ багтуулах цаг үеийн шаардлагыг нийцүүлэх, өөрчлөх, тодтогох, хил хамгаалтыг байгаль цагаар газар орон цагийн байдал, хүч хэрэгсэлтэй тохируулан зөрчилсөн хэлбэрээр зохион байгуулах, түүн тохирсон хамгаалалт үйлчлэгийг явуулах зэрэг төвшил гэдрүүлдэг улам боловсронгүй болгон албан ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хил хамгаалтад мэдээлэл технологийн болон инженери техникийн аргыг төлхөө ашигласны үр дүнд хилийн хамгаалалтыг буулган, хилийн отрядын хугацаа зэргийн албан агчдыг 40-50%-аар басгасан. Бие бүртгэгчийн амралт ачааллыг 34.1%-аар буурч, хил хамгаалтын нэгтлэр нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн үзүүлж байна. Цаашид сүүлийн дэвшилтэд нэгэн технологиг ашигласнаар хил хамгаалтын найдвартай байдал бүрэн хангагдаж, хилийн инженерийн байгууллагыг нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хилийн дэглэмийн зөрчил багасаж, хилэрсвийн дэглэмжлэл нэмэгдэж байгаа гэсэн юм дүгнэлтийг тавьдаг. Танилцуулъя. Хил зөрчилд хууль бус үйлдэл камер хилийн тохиолдлын систем үсгээр хийхээр төлөвлөж эхэлсэн бөгөөд камерын хяналт нэмэгдэх бүр тэдний хууль бус үйлдэл хийх гэсэн улам багасаж, хилийн хэсгийг найдвартай хамгаалах, бага хүчээр болцгүй чиглэлийн хамгаалалтын нэгтгэл нэмэгдүүлж үр дүн нэмэгдүүлж эхэлсэн байна. Ингээд цаашид манай хилийн отряд маань хил хамгаалтыг ямар шоухан байдлаар зохион байгуулсан бэ гэдэг талаар бид нэр өнөөгийн байгаа энэ хөрсөн төвшингээ үндэслэж дараах арга замуудыг тодорхойлж байна. Үүнд улсын хил хамгаалтанд мэргэжсэн гэрчлэлийг гэрээд хийжтэй хил хамгаалтанд ашиглаж эхлэх, ашиглаж буй камерын системийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өдөр шөнийн хосолсон камер суурлуулж, хоногийн хугацаанд хилийн хэсгийн байнгын доктортой хяналтанд авах, хилийн тохиолдлын системийг хилийн хасууцгүй чиглэлүүдэд нэмэгдүүлэх, отряд заставын шуурхай болон эрдэнэ бүлгийн бэлэн байдал бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хилийн төлөөлөгчийн үйл ажиллагааг төгөлдржүүлэх, хилийн зөрчилгүүд яаралтай мэдээ мэдээлэл солилцож хамтын ажиллагааг бэхжүүлснээр орчин үеийн мэдээлэл технологид суурилсан хил хамгаалтын орчинг бүрдүүлэх,
AI буюу хиймэл аюулхайн ашигласнаар машин компьютерийн системээр дамжуулан алдааг бууруулах, бие даан шийдвэр гаргах, хүний оролцоог багасгах ажлыг илүү хурдан, илүү үрдөнтэй гүйцэтгэж хилээ аюул байдлыг хангах гэдэгт итгэл төгс байна. Бундаа хамт амьд туслаа.